Үнэн зохион байгуулалт хүмүүс өглөө 8-аас хойш ирээд хүлээж аваад тэгээ орох гэсэн чинь аппарат нь халаад юм болохгүй юм чигч. Эрдэнэтэндээ орч чадаагүй. Яг эрдэнэтэнд орох гэж байжсэн чинь аппарат халаад гэсэн явуулж дэг нас юу. Тэгээ бүр ингээ хүмүүх дараа их цаг хүртэл зүгээр л очрлолцдог. Амар зохион байгуулалтгүй. Цааш тавах гээд 3 цаг зогслоо. Тэр тийм бараг цаг гараа очихсан чинь. Одоо хүн авахгүй гэж. Яахаар ийм цэнцэн юм хийдэг юм бэ? Ингээд л болж. Одоо би шүтний имлэр рүү явах гэж байна уу? Таш тийш явж байгаа шүү дээ ахвалах юм. Өтөлөг. Thì hơi còn bắt từ đúng rồi phát sau thì hay là cái có bị gì cũng không xin bạc If you go to competition, you have to I'm a Sige. Биклийнхээ гадна иртлээ. Тэгээ биклийнхээ гадна ирсэн. Өндөр бахан гадар яваад хэлвэлдээ. Хоч ажил дээр очиж хоч ажлынхантайгаа уулзчаад тэгээд дэлгүүр ороод гэрийнхээ басхан дээр аваад тэгэртэглээ. Гадаа гоё байна. Сатн суудын үгүй. Тэт. Ирсэн боолын хүмүүс. Гэвч шинараад. I'm glad you now. Одоо цаг 3 биш ээ. 3 болж. Матнууд шатлаад намар цаг ирчээ. За гэртээ оролцъё. Нийцүүх. За энэ авсан юмнууд би энийг гаргахаас өмнө цэцэлтэрий. Чи авсан юмнууд харуулъя гэртээ авсан зүйлс. Өнөөдөр би авч гарсан цуг маань
Би уулна. За энэ болохоор бисоч тий. Ойны гарсан. Манай нэлүүрний хатуу савнд дууссан. Тэгээд яг гоо шинэ сав ашигладаг гэхдээ байж ихтэй амар хэрэгтэй санагдав. Яа. Санаж өгөх гэж штэ. Гадаа нөгөө халуун байгаа байхгүй юу? Тэгээ би сая юм өргөд баг алхацсан чи яг бицсан. Ингээд бас алхацсан байна. За энэ төсөлбөлөө. Тэгээ том цогтой явах юм бол дандаа натс бид ингэж томор наагчтай шижээ цогтой жижиг натс бид гаарчтай. За энэ болохоор өөр хатуу савн бас солонгос савн юм шиг лээ. Нэг хаяа гэртээ байхдаа ингээ нэг гоё амттай юм уунаас санагдаад гэртээ ер нь бол байгаль уснаас өөр юм уудаггүй. Тэгэхээр ингээ нэг хаяа гоё гэртээ кофе уумаас санагдаад тэгээд нэг капучино тэгээд бас нэг хоро кофе нэг хоёр юм авсан. Тэгээд мэдээс хэлбэдэг. Манай тооны мэдээс хэлбэдэг маань дууссан. Тэгэхээр ингээд нэг уу томьёо бодлоо. Тэгээс байна. Уул нэг том байсан бол амар байдیں۔ Тэгсэн чинь том байхгүй тэгээд байгаа юм жижигэн. Би нөгөө нүрээ гоцаад бас алчуугаар орчгаа болцсон. Тэгээд шууд ингээд сэлбэтгэр арчдаг болсон байхгүй юу? Тэгээд манай галуун сэлбэтгэн хурдан дуусаад байгаа. За нэг шиг юм харагч. Ингээд ч бас сонир бүттэй энэ том гоё жижиг авсан. За яг эсэгтэй хэрэглэхэд болох гэж байна. Тэгээд дараачихсан. Чихэр авсан. Анагийн чихэр маань, таван маань гоос ирсэн байгаа. Яна энэ нүуник чихэрний хийсэн чи хайлчжээ. Тэгээд би тавц хэрэглэхэд хий. Тэгээд чихэр 이 бас чихэр авсан. Нүуний хатамал байсан шүү дээ. Жимсэн. 이것도 엄청 많아. Ja, bis der nicht. Das ist gut.
тэгээд сайжаа солигээс шин сайж авсан. Тэгээ ёозагийн гарын тас авсан. Тэгээ бата. Тэгээ ингээд их юм атсан жоо харагдаад иж магадгүй тэгээ тийм их юу үнтэй болоогүй. Надад нэг тийм нууц дэлгүүр гээгүй. Тэр ахын бараанууд найгуу хөнхөө. Болон жиөнтэй тэр бас тэжүү чанартай юм байдаг. За энэ нэг ишарчин. Штэ. Ёсоор танамт хүн. Хосихны. Чиний тасна. Тавин. Тайнергаата өрөөлөри. Тэгээд өнөөдрийн хувьд хэм бол миний эрентхийнхаа зургийг даруулж чадаагүй амар муухай байна. 3-4 цаг очролж байхад ингээд даруулж чадахгүй яг нөгөө хамраараа таслуулаад гэдэг шиг яг миний өмнө 5-6 дахь хүүхдээсэн тэгэл хэр хэдийг авангутай надаас ингээд хойшоо хүүхдүүд авахгүй гээд өнөөдөр нөгөө эрентгийнх нь аппарат нь халаад ийн тэг өнөөдөртөө бол болчлоо хөлцөө хүүхдүүд нь маргааш ирээрээ гээд эрентгийнхаа зураг авахулж цэжний эрентгийний зураг авахулж чадаагүй. Энэ маань надад амар идэргатай байна. Яг тийм бол энэний хэрэгт би маргааш дахиад гэрээсээ гарах болсон. Дахиад ороод очих болчлоо. Тэгээгүй болвол бусад бүх ажлууд маань амжсан. Дагуулan биелүүлсэн өнөөдрийн төлөвлөгөөг шүдний имлэг дээр очиж шүдээ янзлуулад үзүүлсэн. Тэгээд хууч ажил дээр очиод бас ганц хоёр хүнтэй сонь цахнаа ярьсан. Тэгээд дэлгүүр ороо гэрийнхээ ганц хоёр хэрэгтэй юмнууд авцсан. Яа тэгээд өнөөдрийн хувьд бол ингээд нэг хөрхөн ажлууд амжуулсан. Тийм өдөр байлаа. Тэгээд бүгдээрэндээ амжилт. Би ер нь угаасаа нөгөө YouTube дээр бичлэг хийж байгаа гэдгээ ер нь их амар зарлж марлаад байхгаа бол зарлахгүй байгаа. Яа гэх юм бол ингээд рандом ингээд YouTube ухцаагаад намайг үзээд би таалагдаад миний бичлэгнүүд үзмээр санагдаад ороод ирсэн хүмүүс надад амар хөөрхөн санагдаад байгаа. Тэгэхгүй ингээл өөрийнхөө Instagram, Facebook дээр ингээд би бичлэг хийж байна ороод намайг дэмдээрээ энэ төр гээд байн шеэрлээл тэгэл бичлэг хийгээд их юм бол дандаа миний таньдаг хүмүүс намайг үзэх учраас би тэрнээс нь жоохон санаа зовоод нэг тэгж амар яахгүй зарлахгүй байгаа. Өөрийнхөө зүгээр Facebook, Instagram-ын нөгөө био дээрх линкээ бол холбогдсон. Тэгээд тэрнээс ингээд энэ юм хийх юм бахтаа гэж орж ирээд үзсэн хүмүүс бол үзчихээл окей надад гоё гэхдээ би тэгж заавал таньдаг хүмүүсийг үзээсэй гэж нэг амар хүсэхгүй байгаа. Яг үзсэн ч болно л доо. Гэхдээ би жоохон хичээд байгаа. Яа тийм бэ. Тэгээд зүгээр л миний удиртай бичлэгүүдийг үздэхэд баярлалаа. Би гоё өдрийн тэмдэглэлээ. Ер нь бол би нэлээх өдрийн тэмдэглэл хөтэлтэй байсан. Дандаа бичдэг. Тэгээд одоо бол ингээд бичлэг хэлбэрээр үлдээх нь бас амар гоё санагдаж байгаа учраас YouTube дээр бичлэг хийж байгаа. Тийм бэ. Тэгээд намайг дэмжиж намайг үздэг баярлалаа. Тийм нэсэнэс муухай юм биш хүмүүсээс орж ирэх юм аа.
Яагаад та нар өө би хэлсэн шүү дээ. Би хүний үг даахаар тийм сэтгэл зүйтэй тийм хүн биш ээ. Би урдаас нь шууд хэрэлдчихнэ. Хин би заавал ингээд минийхээ үз намайг ингээд гоё дэмж гээгүй. Зүгээр л үзээд таалагдсан бол окей, таалагдаагүй бол зүгээр л дуугаа алгасчих. Тийм байхад ингээд яасан бузар хүүхэн ингээд бас энэ юм бичиж орж ирээд харна. Муухай санагцсан. Та нар ийм хөөрхөнд тийм муухай үг хэлхээсээ ичээч. Тэрний хүмүүс. Тэт тийм бэнди бүгдээрэнд нь амжилт хүсье, баяртай. Дахин миний нэг өдөр танд байсан баярлалаа. Bye bye.